тогтоогоорой хүүхдүүдээ. Дугуй дүрс. Дугуй дүрс. Тэгш өнцөгт. Тэгш өнцөгт. Дөрвөлжин. Дөрвөлжин. Заримдаа ам дөрвөлжинч гэж хэлдэг. Гурвалжин. Гурвалжин. Гурвалжин дүрс. Зовон. Зовон дүрс. Зовон дүрс шиг хүүхдүүдээ. Сайн хоёроо. Сайн уу? Наа гартаа ирсэн байгаа чи юу вэ? Солонгын 7 өнгө. Тэгэхээр бит хоёроос мэдгийм байж шít. Нээрээ тийштэй. Бороо хашны дараа гараад идэг солонгочтой тий? Тийм. Тэгвэл та хоёр солонгыг нэрлээд өгч. Би мэдэн шít. За тэгвэл чи Улаан. Ягаан, ногоон, шар, цэнхэр, улбар шар. Цайвар шар. Бүдэг ягаан мөн үү? үгүй дээ. Чи буруу хэлчихлээ шүү дээ. Тэгэж ярих юм бол байна штэ. Би энэ солонгыг чаа бүр барьж үдчихсэн юм чи. Би бүр яасан гэж Яасан? нэг талаас нь бариад заяо. Бүр ингэ дээш ингэ сэгсрээд. Тэгсэн чинь нөгөө солонгоч ингэ долгион ороод ингэ сэгсрэгдэг юм байлээ. Чи бит худлаараад байл да. Наа чи худлаа ярьж байгаа мó? Нэр би бүр очиж солонгыг бүр мөргөж үдсэн юм чи. Бити худлаа яраа. Өөрөө чи хөдөө ахтаа солонго харж байсан мэдтэй. Тэгээд солонго чи айгүй хоол байдаг болохоор өнгөнсөө харж чадахгүй штэ. Солонгоо чи байрж болдоггүй байхгүй юу? За. За тэгвэл би тоош солонгын 7-ыг нэрлэж үзүүлээ харахгүйгээр шүү би. За. Улаан, улбар шар, юу лээ? Ногоон, цэнхэр, үзмийн ягаан. Үгүй. Тод цэнхэр, үзмийн ягаан. Ингээ солонгын 7. Гэтэ би сая бас сайн тогтоож чадсангүй. Чи дахиад ихнээс нэг сайн тайлбарлаад өгдөө. За. Улаан, улбар шар, ногоон, цэнхэр, тод цэнхэр, үзмийн ягаан. Үзмийн ягаан. Үзмийн ягаан гэдэг чи ямар өнгө гэдэг вүлээ? Үзм шиг үү? Тийм, үзм шиг өнгөтэй. Үзм чи ямар өнгөтэй гэдэг вүлээ? Үзмийн ягаан. Үзмийн ягаан өнгөтэй л байдэн штэ. Нээрээ тийш дээ. Би сая юу асууч аа. За аахв дээ. Би амьдралдаа ганц удаа л үзм харж үзчихсэн юм аа. Тэгээ нөө өнгийн сайн мэдгүй.
сайн мэдэхгүй л байна. Би бол сайн мэднэ. За ээлж. За. За. Солонгын 7 өнгөт биш өөр өнгөт хэлчих. Солонгын 7 өнгөөс өөр үү? Хар. Үгүй та хоёр солонгын 7 өнгөнд ороогүй өнгөт хэлчих. За эц. Өөр ч ямар өнгө байдаг вүлээ? Саарл. За зүг байна. Би та хоёроос өнгө асууя. Тэгэхээр банан чи ямар өнгөтэй байдаг вүлээ? Улаан. Үгүй. Байж. Банан ч биш дээ. Ногоон байдаг. Үгүй. Улаан л байдаг шиг санагдаад бах юм. Гэхдээ хаяа алимч улаан шүү дээ. Оо, тийш дээ. Би Харин- андуурч. Ногоон бананыг хаяа 1 2 нэг ерөөл нэг цөөхөн л байдیں۔ Тийм үү? Гэхдээ ногоон банан гэж байдгүй. Харин шар банан гэж байдаг. Шар банан. За өөр. Тэгвэл лир ямар өнгөтэй вэ? Лирэ. Цагаан. Үгүй ээ. Байж гараа би бодоодох юм. Лээ. Хар өнгөтэйгээ илтгэе бөөрөө. Хар өнгөтэйгээ илтгэе. Хар. Үгүй. Ногоон өнгөтэй. Лир үү? Тий. Оо. Тэгвэл тарвас. Харус чинь ямар байдаг вүлээ? Шар өнгөтэй. Зэгэр. Би мэдх юм байна. Зэгэр би нэг удаа тийж ахим бол би нэг удаа тарвшиг бүр харж исэн. Үгүй. Зэгэр өнгөтэй байсан. Үгүй. Тэгээд л бөөрөө худлаа яриад идэв. Үгүй. Бас л ногоон. Оо. За тэгвэл алим ямар өнгөтэй вэ? Хоёр төлөө алим. Алим улаан. За зүг байна. Дараачих нь өнгө. Байж би одоо би хэлнэ штэ. Бодож штэ. Өмнө нь би тарвсыг ямар Би өнгөтэй гэлээ? хийж болох уу? За би тэгвэл ойр төлж өгье заяа. Өмнө нь би тарвсыг юу гэж хэллээ? Ямар өнгөтэй гэж хэллээ? Чирнэл яга. Үгүй. Чирнэл Жирнэлийн ягаан гэж ямар өнгө байдаг юм бэ? байдаг штэ. Байдаг те. Үгүй. Би өмнө нь тарвсыг ямар өнгөтэй гэж хэллээ? Улаан. Үгүй гадар. Үгүй. Таарч одоо мэдлэг муутай юм биш. Бөөрийн ялангуяа тархиа зузаална гэхэд идэг. За тэгээд болно штэ. Чи тэгвэл бит хоёрт өөр өнгө заагаад өгчөөч. Ногоон өнгөтэй. Ногоон. Маргада. Тэгвэл Тэгвэл бит хоёрт чи өнгө заагаад өгчгөө. За. Тэгвэл өнгө зааж өгье. Сонирхолтой бичлэг байлаа шүү те. Харин тий. Та хоёр тэгээд өнгө мэдэж авбуу.
Авсан. Мэдлээ. Би ч өстө өнгийг буруу таньдаг байсан биш. Би л авдаг тэгвэл одооноос өнгөө цээжиллээ. Би ер нь явж өнгөө цээжиллээ. Зөөц. Би чэйжилсэн болохоор явж унтлоо. Ой. Оо юу лээ? Нэг зүг санаанд орж ирээ буцаа гарчлаа. Юу гэддэг лээ? Унтах нойрноос их ном сурдаг мэдгүй ээ. За. Би бүх өнгөө өөрөө мэддгийн юм чи яах юм бөөрөө? За та хоёр явоо. Нэг нь унтаад, нэг нь өнгүүдээ чижил. Өнөөдрийн зайх дуу шүү дээ. За. Бөөрөө мөрөө хоёр захиалсан шүү. Тийм үү. Энэ дууг хүүхдүүдэд заагаад өгөөч. Тэгээд бас Инжир Баясууг Индра их мөх дөрөвд бас заагаад өгөөрэй. Тэгээд захиалсан байхгүй юу? Тэр дуу ямар дуу гэж? Дэлхийгээ би мэднэ гэдэг дуу. Нөгөө манай бөөрөө мөрөө хоёр чинь анх юу ч мэдэхгүй хотод ирээд тэгээд зөндөө олон мэдлэгтэй болсон чинь энэ дууг сурсан юм байна л да. Тэгээд бид хоёр зөндөө олон мэдлэгтэй болсон болохоор энэ дууг зөндөө олон найзууд маань зааж өг гэдгсэн. Тэгээд би өнөөдөр энэ дууг зааж өгье. За. Тэгэхээр бүгдээрээ дэлхийгээ би мэднэ гэдэг дуугаа хамтдаа сонсцгоо. Дуу сонссон чи ямар санагдчих вэ? Гоё ягаад? Гоё. Одоо бүгдээрээ эхлээд дууныхаа шүлгийг сонсъё тэхүү. За. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Тэвч би. Далайч би. Уулч би. Ургамалч би. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Хотч би. Тосгонч би. Хотч би, тосгонч би. Үйлдвэрч би. Уурхайч би. Үйлдвэрч би, уурхайч би. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Дайгүй. Тайван. Жаргалтай. Амьдрья. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Тэвч би. Далайч би. Уулч би. Ургамалч би. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Хотч би. Тосгонч би. Үйлдвэрч би. Уурхайч би. Бөмбөлгөн бөөрөнхий хэлбэртэй. Дэлгэрхэн дэлхийгээ би мэднэ. Дайгүй. Тайван. Жаргалтай. Амьдрья. Бөмбөлгөн
За энэ дуу тэгэхээр ямар утгатай дуу вэ? Хэл хүмэн үү? Дэлхийн тухай юм биш тий. Тэгээд манай дэлхий дээр чи юу байдаг юм бэ? Юу байдаг гэдээ болж юу? Уурхай, урмал, хот. Уул, ус, хамаал, хот, далай, тэв зөндөө бол юм байдаг тий. Бүгдээрээ ийм гоё дэлхийд амьдардаг юм чинь. Яагаад дэлхийгээ хайрлахаа? Баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдрийн минь зочноор үүлэн гарыг гэсэн бах та тий? За. Тэгэхээр үүлэн гарыг чи энэ хоёртой танилцсан? Сайн уу үүлэн гарига намайг бөөрө гэдэг. Намайг алгаараа мөөрэ гэдэг. Сайн мөрөө. Сайн. Чи хамар гой палаж өмссөн бэ? Чи дээрээс нь ямар царайлаг юм бэ? Хөөе. Яса. Чи вэ штэ? Хэдэн настай? Би 8 настай. 8-тай. Аха. Чи хэддүгээр анги? 3 дугаар анги. 3? Дугаар анги. 2 юм уу? Биш 4 дугаар анги. А 1-р анги юм уу? 4 дугаар анги. 4 үү? Аха. 4 юм уу? Чи тэгвэл өстө зөндөө том юм биш үү? Чи вэ штэ? Сургууль сурдаг юм байна те? Тий. Тэгэхээр зөндөө олон юм мэддэг юм биш үү? Чи тэгээ сургууль юу сурсан? Сургууль та бодхыг сурсан. Та бодож сурсан өөр? Бичиж сурахыг. Бичиж сурсан. Аха. Сургууль сурах ер нь хэр байна да? Гоё байсан. Гоё байдаг уу? Аа. Үүлэн гарига чи хэддүгээр сургуульд байдیں۔ Би 53 дахь сургуульд сурдаг. Тэгэхээр 53 дахь сургуулийн 4 дугаар анги уу? Аа. Энэ жил 4-т орох юм уу? За. Чи вэ штэ тэгвэл ямар нэг авьяас байгаа юу чамд? Бага. Ямар авьяас? Зураг авьяас бай. Надад. Өөр бүжиглэж дуулах авьяас байгаа. Чи тэгвэл яста мундаг юм биш. Чи тэгвэл тэр дуу бүжигнээсээ нэг үзүүлж болох уу? Болно. Үүлэн гаргаа. Чи зураг дуртай гэсэн штэ. Аха. Тэгэхээр бөөрөө бас намайг бас маргадыг бас өөрийгөө ингэ зурж чадах уу? Чадна. Чи тэгвэл дараа нь зураараа заа юу? За. Одоо тэгэхээр авьяасаа үзүүлчих. Аа. Хамгийн ихэлж зүүрч зүг гэлээ. За. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Өөр Би шүлэг мэднэ. тэгвэл шүлгээ уншчих. Тэг өөрөө зохиосон. Өөрөө зохиос юм уу? Биш ансаг. За. Уйлдан мөртлөө нүдгүү. Явдан мөртлөө хөлгүү. Тэр юу вэ? Би наадах чи мэдэх юм шиг санагдаад байна. Үл. Зөв. Сүүдэр. Биш. Үйл гэсэн үү? Аа. Үйл чинь тэгэд уйлдаг юм уу? Үйл чинь уйлдэ шүү дээ. Яаж уйлдгийг? Доороосоо гэдэг үү? Үйл ч юм уйлахаар бороо ордог юм биш үү? тий. Би зөв бодож исэн байна. Тэгэд хөлгөө гэсэн үү? Аха. Яагаад хөлгөө юм? Нисдэг болохоор Үйл чинь нэрэ хөлгөө байдаг шүү дээ тий. Аа. Үүлэн аяа. Бөөрөө бид хоёр уйлвал бороо орох болов. Үгүй. За тийм дээ. Тэгээд чамд ийм гоё нэрийг хий өгсөн бэ? Бурхан өгсөн. Бурхан? Аа. Ямар гоё юм бэ? Бөөрөө чиний нэрийг чи хий өгсөн гэж бодож байна. Өөрөө? Би өөрөө өгсөн шүү. Тэгвэл би ч гэсэн өөрийнхөө нэрийг өөрөө өгсөн шүү. Чинийхийг би өгсөн шүү. Тийм үү? Тий. Чи мэдээгүй юм уу? Мэдээгүй.
За тэгвэл өөр гоё дуу байна уу? Үүлэн гаргаа. Дуу байгаа. Тэгвэл дуугаад болжаач. Хичээлийн дуу. Хичээл дээрээс ирсэн. Миний дотны найз болдоо. Миний дотны найз болоорой. Миний дотны найз болдоо. Сэлбэ мирэ до. Сэлбэ мирэ до. Дууссан уу? Дууссан. Наа чи юу юм бэ? Юуны тухай дуу юм бэ? Миний дотны найз. Чиний дотны найз чи хий? Миний дотны найз бол миний хамгийн сайн найз бол оюута ариун жаргал. Чи хэдэн дотны найзтай юм бэ? Бараг ангийнхан бүх хүүхдүүдтэй найз. Тэгэхээр бид гурав ч гэсэн чиний дотны найз болж болох юм байна те. Аха. Үүлэн гарга чи багш гэдэг нэг дуу мэдхүү? Мэдгүй. Чи вэжтэй тэгвэл том болоод ямар мундаг хүн болохыг хүсдэг вэ? Дууч. Дуучин? Аа. Дуучин болно. Тийм. Чи тэгвэл өөр дуу мэдхүү? Өөр дуу сайн мэдгүй. Жаахан мартцсан уу? Аха. Тэгвэл чи шүлэг мэдхүү? Мэднэ. Тэгвэл шүлгээ уншаад өгөөч. Бас өөрөө зохиосон. За. Тэнгэрээс ирсэн бэлэг. Ах ихч бол биднийг хамгаалах эрдэм. Ингээд болоо мó? Аха. Тэгвэл наа чин баг нэг үглэлттэй адилхан юм шүү. Барилтээ. Тий. Нөгөө нэг ингээд дуулаад идэв штэ. Тэ юу гэсэн бэ? Ах ихч бол юу ч вэ сая? Ах ихч бол биднийг хамгаалах бэлэг. Чи ах ихчтэй юм уу? Ихчтэй зөвхөн Зөвхөн ихчтэй юм уу? Ихч чинь чамайг хамгаалдаг уу? хамгаалдаг. Яаж хамгаалдаг юм? Хүүхэд хурж ирвэл тайван бай гэж хэлдэг. Хүүхэд хурж ирэхээр Тайван бай гэж хэлдэг. 50 бай. Яагаад? Яагаад гэвэл хүүхэд уурсандаа л хүүхэд рүү хашгичдаг. Уурлаад хашгичаад ах юм бол 50 байгаарэ гэд ихч чи хэлдэг юм байна те? Үүлэн гарига би саяны шүлгэж сонсон чинь нэг шүлэг нэг бадагдаад нэг өөрөө зэхэж гисэг боллоо. Ямар ч гэсэн эхний тэр аав ээж минь юу лээ? Аав ээж минь тэнгэрээс ирсэн бэлэг. Аав ээж минь тэнгэрээс ирсэн бэлэг. Тэгээд ах эгч минь дээрээс ирсэн бэлэг. Тэгээд би өөрөө тэдний бурхан. Чи сэтгээд өөрөө зохиож байгаа юм үргэлжлэлийн. Тий. Манай маргад ч мундаг юм биш те? Манай маргад ч угаасаа мундаг штэ. Муу амар их дуулдаг байсан байхгүй юу? Тэгээд би дуучин болъё гэж бодчихсон. Одоо харин дуучин болохоо бэлдсэн. Яагаад мардаа? Яг гэвэл жоохоо өөрөө дуу зохиох гэхээр сайн зохиож өгдөг үү? Маргадаа. Нэрэ чи бас хоёр дуулдаг штэ. Чи нөгөө дууга үүлэн гарагт дуулаад өчөөч. За. Алиас нь дуулах уу? Аль нь ч хамаагүй. Чи өөрөө л сонгочих. Дуурнаас ч хоёр дуу байгаа шүү дээ. За тэгвэл нэгийг сонгоолт олчих. За. Нөгөө сүүлийнх нь. Миний дуртай. За, эхэллээ шүү. За.
Манай маргад үүлэн гаргаа. Ямар мондог юм бэ? Би бүр алмаарлаа штэ сая. Манай маргад чинь ууланд уурын дуучин болох мөрөөдөлтэй байсан байхгүй юу? Одоо жоохон мөрөөдөл нь өөрчлөгдсөн болохоос тий. Тэ маргадаа. Тийм ээ. Чамд өөр авяас байгаа юу үүлэн гаргаа? Чи чөлөөт цагаараа юу хийх хүсдэг вэ? Шүлүүд цагаараа зураг зурж ном уншихыг хүсдэг. Ном уншснаар би номын тэмдэглэгээд дэ нацаг дөржин шагнал номын сангаас авсан хичээлийнхаа. Чи бүр нацад орж гой шагналыг авсан юм уу? Ааха. Чи тэгэхээр чи ном бүр сайн уншдаг юм байна те? Чи ямар ном уншиж ирсэн? Би болохоор олон төрлийн ном уншсан. Жишээ нь ямар? Жишээ нь болохоор Улаан малгайд алтан загас гээд Улаан малгайд алтан загас. Юу нэ штэ? Ном уншихаар яадаг гэлээ? ном уншихаар ухаан суудаг, ойлгож ухаардаг. Ойлгож ухаардаг те. Үгүй, энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа зөндөө олон багчууд байгаа байхгүй юу? Тэгээ тэр дунд бас нөгөө номонд жоохон дургу, ном уншдаггүй хүүхдүүд зөндөө байгаа. Чи тэр хүүхдүүдэд хандаад нэг хэлдэ зөвлөгөө өгдөө. Яагаад ном унших илүү сайн байдаг юм болоо? Бөрөө. Би чамд нэг бэлчгүй. Чи намайг муулаад байгаа юм уу? Гүү. Тэгээд Чам муудаагүй штэ. Зургт үздэг зөндөө хүүхдүүд нөгөө номонд дургу хүүхдүүд байдаг. Тэгээд тэр хүүхдүүдэд хандаад үүлэн гаргийг гоё үг хэлээч гэсэн байхгүй юу да? би ч гэсэн номонд дурггүй тэгвэл. Үгүй тийм үү? Үүлэн гарига манай маргад номонд дургу гэж штэ. Яагаад ном уншихаар яадаг гэдгийг юун цан гэдгийг чи нэг ойлгуулад өгдөө. Ном уншихаар ухаан сууж утгыг ойлгодог. Тэгснээр юу бодлого бодож чадна, өсөж сурч чаддаг болдог. Сонсож гинэ маргадаа. Сонсож байна. Тэгэхээр чи ном унших хэрэгтэй байхгүй юу да? За. Үүлэн гаргаа. За. Чи хамгийн сүүлд уншсан номынхаа үйл явдлыг бид гуравт яриад бас үзэж хөвчүүдэд яриад өгөөч. За. Улаан малгайт гэдэг нь дотор явж байгаад чонтойгоо тааралцсан. Тэгсэн чинь чон тэргээр яв гэж хэлсэн. Харин чан өөрөө эмээг өөрөө гитэж очиод эмээгийн нэг идчихэд өөрөө эмээшг нь хуурчхаад яг охиныг идэх гэж байсан. Тэгтэл түлээжин хурж ирээд сүхээрээ чоныг дарж алсан. Яа яг нөгөө улаан мандгатыг чи идэвчээсэн байна те? Тий. Чон ийм л аюултай. Би тэгээд л чонноос их айдаг. Бид хоёр ч гэсэн чонноос айдаг шүү дээ. Бид хоёрыг бас идэх гээд байгаа юм шиг санагдаад. Чи чонноос айдаг уу? Айдаг. Маргадаа чи айдаг уу? Айдаг. Тэр бүгдээрээ л чонноос айд юм байна те? Чанаас хүчтэй ганц амьтан бол баавгай. Баавгай. Баавгаас идэх болов бид хоёрыг. Магадгүй л юм. Би ер нь чон баавгай ирсэн чи айчлаа. Баавгагийн ерөн өөрийг хөрөөгөл баавгай идэн. Өөрийн хөрөхгүй бол идэхгүй ш. Найрсаг баавгай. Өнөөдрийн минь жоохон нэвтрүүлэг минь хугацаа дуусчихж байгаа хгүй юу? Тэгэхээр хэдүүлээ баяртай гэж хэлье. Үүлэн гаргаа чи том болоо заавал дуучин болоорой за. За. Хамт амжилт хүсье. Баярлаа. Үүлэн гаргаа чи манай үзэгч хүүхдүүд рүү хараад баяртай гэдгээр инээгээ хэлээрэй заа юу. Ингээд үү? Тий. За. 1 2 2 3 и баяртай.